За англи 8-9 насны английн алтан медалийн төлөөх тулаан охидын ангилал. За ингээд Хүүх булангаас Сүлд алдар клуб, за Улаанбалангаас Cast Town Group-ийн баг тамирчид гасч ирж байна. За Хүүх булангаас Балжин Баян мөнх тасалжуулагтай Ховдын Сүлд алдар клуб бол гарч ирсэн байна. За Улаанбалангаас бол Арслан клубын Янжин дулам тасалжуулагчтай Cast Town Group. Янжин лам тасалжуулагчтай. Янжин лам тасалжуулагчтай Cast Town-ын тим гарч ирсэн байна. За 2-1 номерууд 2-1 номероор за 1 номероор Уран Солон гарч ирсэн байна. Цэгэр булангаас Оюнбаатар авахтай Уран Солон гарч ирсэн бол Янжин дулам багштай засалжуулагчаас Мегмар даваа авахтай Сандар гарч ирсэн байна. За онооны харьцаа бол 3-1. За Ховдын Сүлд алдар клубын тамирчин бас нуруугаар болж явах намхан байна тий. Тийм байна. За Улаанбалангийн тамирчин бол толгойд амжилттай өшгснээр гээд онооны харьцаа 6-1 болгосон байна. За Цэнгэр булангийн тамирчин бол амжилттай толгойд өшөлж ойртолж чадлаа. Онооны харьцаа 5-6 болгож чадж байна. За хоёр тамирчин 5-6-га 1 онооны зэрүүтэй 1 номерын 2 тамирчтай дулаан өндөрлөж байна. Оноо бол хоорондоо ойрхон дуссан байна. За 2 дугаар үе. За Амин Эрдэнэ аялгау, Cast Town-аас аялгау, Сүлд алдараас Амин Эрдэнэ орж ирж байна. За аялгауны үед бол бас чацаар арай илүү өндөр харагдаж байна. Тийм чацаар өндөр байна. Бас бүсний ангил буюу удаан хичээлсэн хугацаагаараа бас чадвар бол илүү улаан хар бүстэй тамирчин байна. Сүлд алдар клубын тамирчин бол одоо шар бүстэй буюу 6-8 сар хичээлсэн хүүхэд бол гарч ирсэн байна. За аргагүй бас тэгээ нөгөө бүсний хичээсэн жилийн зүрх бас гарч байгаа шүү гэн тэ. Оноог бол юу өгөөл одоо 10 онооны зүрхтэй болго гаргаад ирж байна. 10 секундын хугацаанд бол ингээл оноог бол 20 онооны зүрхтэй болгоод эхэлж чинь. Энэ бол мэдээж нэг тамирсан чадвар л агаар та удаан хичээлсэн. За тэгтээ энэ ингээд шар бүстэй тамирчин гэдэг улаан бүсний тамирчин гэж айхгүй гон зоригтой тоглож байна. Товтлоо банк хийгээд байгаа биш үү? Хөшгөлт нь бол оновчтой харах хөшгөлж чадахгүй байна. Гэтэ энэ тамирчдын хувьд бол ингээд айхгүй зөрөгтэй тоглож ийн гэдэг чинь нөхдийн маш ингээд дараачийн төвшөнд бол шал өөр сэтгэл зүйтэй өөр мэдрэмжтэй гарч ирнэ. За 3 номерууд. За 2-3-8 гарч ирсэн. За Сүлд алдараас Уран Солон, Cast Town-аас Сандар гарч ирсэн байна. За 22-на. За Сүлд алдар клубын тамирч бол бүгдээр бол яг өнгийн бүстэй тамирчтай байгаа юм байна. Иргэд одоо шинэ хичээлж байгаа. Тийм шинэ хичээлж байгаа тамирчид гэсэн. Cast Town-ы тамирчин бас улаан бүстэй тамирчин гарч ирсэн байна. Бас нэг жил дотор хичээлцсэн хүмүүс байгаа л юм байна. Арслан клуб ирэхэд Cast Town гэж орж байгаа үгүй юу? Тийм, Арслан клуб бол Cast Town гэж орж байгаа. За 33-12 21 онооны зэрүүтэй. За 3 номерын тамирчдын дулаанаар үргэлжлэхээр болж байна. За 2 дугаар үедээ хэрхэн багш маань захиалга өгсөн байх нь. Яалтчгүй хатсан байгаа юм. За хараад ихтэн жис энэ бас их гоё өрөөнд төшөөсөн. За 2 дугаар үеийн дулаан 12:33-аар эхэлж байгаа юм байна. За 2-3 номероо гараад ирж байгаа. Сэг сонирхолтой. Улаанбалангаас нэг номеруудыг бол гаргасангүй. Тийм байна. За яаш Цэнгэр булангийн тамирчтай бас намхан юм аа. Гэхдээ хөөргөн довтлогоо бол оновчтой баруул сайн өшгөлж байна. Жохон туршлага дутаадах шиг байна. Хөлөө жохон болоод ойрын занд уг нь оноо авах боломжтой байгаад байна. За баруул нь жохон хоцорч эхлээд байна. За Улаанбалангийн тамирч уурт бол амжилттай өшгснээр оноог бол 36 болгож ахиуллаа. Торгуульч нь хэдэн торгуул багийн толгойн. За багийн толгойд бол торгуул байхгүй. Байхгүй. Яг синглд бол ингээд нэг үедээ бол 5 торгуул авах юм шууд хасагдана. Багийн төрөл болохоор торгуулийн тоо хязгааргүй. За дараагийнх нь дахиад 2-3 номер руу. За бүр 1 номероо гаргаад ирж байгаа юм байна. Cast Town. 3 номер 1 номер гарч ирсэн байна. За
Цэгэр уулангийн тамирчин амталтай давталж оноогоо ахиулсан боловч зөрүүлээд оноогоо алдаад байна. Оноо аваад байгаа ч хамгаалж чадахгүй. Тий, буцаад авж байгаа ярнаа буцаад зөрүүлээд алдаад байна. За 1 нөмрийн тамирчин бол цэгэр бүстэй тамирчин. Доор аваалаа сайн ажиллаад байна. За хөл алдаж унсан санаалга өгнө. Дэвжин дээр унсан гэж санаалга өгж байна. За цэнгэр булангийн тамирчин сүл талбар клубын тамирчин үүн бол оноо ахиулаад өгшөөж явах ахиулмаар байдаг. За гараар зогсон. Гараар бол нүүрэн хэсэгт бол цохиж болохгүй. Харин одоо нэг бокс үртэй хөвгчлэр гар нэр нь болж өгөөл явчих гээд шүү. Яг өөр юм доор цогч байгаа л тэгэл октод маань яхад дээрээс доош цогч байгаа юм л талгаар бол очичаад байгаа л да. За ингээ сүүлийн тулаан. За 3 дугаар үе. Сүүлийн үе юу? 1 номер 2 номер. 2 номерод гарч ирж байгаа. За цэнгэр булангаас мөнх соёл гарч ирсэн бол улаан булангаас аялгау гарч ирсэн байна. За аялгаугийн үед бол өөр хашаар туршлагатай бас үеийнхэн дундаа болол ийм тамирчин. Аялгау хөдөлгөөнтэй тамирчин байна уу? Нэгдүгээр үедэр бол оноог хамгийн холдуулсан тамирчнууд яхахгүй аялгаа байсан. За ингээд Янжил нам тасгалжуулагчийн үед бол тэгээд одоо хамгийн сүүлд 2 дугаар үе хамгийн сүүлийн тамирчнаараа сонгож гаргаж ирж байгаа юм байна. Тэгээ степ ажиллагаа сайн хийж байна. За улаан булангийн тамирчин одоо жоохон оновчтой оноо авъя. Манай цэнгэр булангийн тамирчин бол дайчин тоглож байна уу? Айл алах хөшөлч оноо авчих гана. За ингээд 2 дугаар үед дуусч 3 дугаар үе гарч ирнэ. За 2 дугаар энэ торгаагчнуудаас харьяа оноо авсан техник хөшөлтүүд. За ингээд 8-9 насны охтын алтан медалийн төлөөх шигшээ тулааны 3 дугаар үе шийдвэрлэх 3 дугаар үеийн талаа эхэлж байна. За улаан булангаас Кастаун 2 номероор гараад ирсэн. Цэнгэр булангаас 1 номерын тамирчид эд номерын тамирчид маань хоорондоо 15 секунд тулж дараагийн тамирчин солигдох хэрэгтэй байгаа. Өнөр үндсэндээ 2 дугаар үеийн сүүлийн үедээр гарч ирсэн хоёр тамирчин 3-ыг эхлүүлж байгаа. За улаан булангийн тамирчин бол тамирчнаас солисон. За онооны хайрцаа 2045. За улаан булангийн тамирчин амжилттай довтлоод байгаа боловч хараа хонхгүй. Сая л толгойтой амжилттай ашиглаж 3 оноо авлаа. Цэнгэр булангийн тамирчин сайн хааж байна. Жижиг гэхэд бол аюу хөдөлгөөнтэй тамирчин байна. За цэнгэр булангийн тамирчнаас 3 номерын тамирчин гарч ирсэн байна. За буцаа яг арц дагдсан хэсгээс бол оноо алдчих байна. Онооны хайрцаа 2148. За улаан булангийн тамирчин дараагийн тамирчнаа гаргасан. За 3 номерын тамирчин. За нэг жоохон хүчтэй шүү толгойд нь огтуулаад гэх юм бол орох боломжтой байна да. За цэнгэр булангийн тамирчин яг жичээж шууд биш. Үүн одоо муу санаал байхгүй байна л да. Үүн нэг жичээж байгаа тойдлолтоос авч цэнгэр булангийн тамирчин оновчтой оноо авах боломжтой байгаад байна. Тэг шууд өшгөлөхгүй. Шууд өшгөлтөн дээр нь болохоор улаан булангийн тамирчин бол урд төлөө огтултад бол оноогоо бол тэхэн хаачаад байна. За улаан булангийн тамирчин дараагийн тамирчин гарч ирсэн. За 3 дугаар үед бол бас их оноо бага болцсон. За улаан булан бол нэг 4 оноо хүүхлэнгийн тамирчид 3 оноо авсан байгаа юм байна. 3 дугаар үе эхлээд. За хүүхлэнгийн 2 номер. За 2 номер нь гараад ирж байгаа юм байна. За яг 3 дугаар үе чинь багш нарын тактикл ер нь явж байгаа. Ямар тамирчны өдөөс ямар тамирчингаа гарах вэ гэхээр яг өмнөх тамирчинтэй 1 минут зодтолтоос илүү оноо ингээд алдаж авах нь бол бага болчихж байгаа. Тэгэхээр тактикууд бол ер нь зөв явж гин гэсэн үг. Энд дээр бол яг өшөө нэмэлтээр оновчтой хожигдж байгаа баг бол тэ сүл алдаргүй бол өшөө жоохон дайчин тоглох хэрэгтэй байна. За харин цагч бас сүүлийн 60 секунд руу ороод ирсэн.
За хүүхлэнгийн хувьд бол тэр налдах юмгүй тамирчдын хувьд бол сайхан зөрөгтэй одоо тэр олон онооны довтлохоо юу гэдгийг хийгээд явах ийм л хөлбөр үлдэж явах шиг байна да. 25-59. За цаг дуусах мөчтөл цэнгэр булангийн тамирчин идэвхтэй дайрж байна. Улаанбаалангийн тамирчин ч гэсэн ялгаа авахгүй. Ээж дараалан бол өшгөлтөд хийгээд байгаа боловч Улаанбаалангийн тамирчин оновчтойхон хараа оноо авч өшгөлөхгүй байна. Тэнд доор ажиллаад байгаа боловч контакт нь өсөж хөвөндөө үл очихгүй байгаа юм. За ингээд цаг дуусаад. За ингээд цаг дуус 25-62 Арслан клубын тамирчин Cast Town компани аврахын алтан медаль эзэллээ. За ингээд энэ жил нам тасгалж өгөгчлээ. Cast Town-ы баг тамирчид 8 насны охтын ингээл аврагын алтан медалийг өртөж Баян мөх тасгалж өгөгчдөө сүлд аль дээр мөнгөн медаль эзэлдэг болж байна. За ингээд 3 дугаар үеийн бас багшнуудаас харуулж байна. За ингээд охтын 8 насны ангилалд амжилттай оролцож медаль байран шалгасан тамирчдын шагналыг гаргуулж байна. За 8 насны охтын ангилалд хүрэл медалийг Сэлэнг аймгийн Чонс тим охид хүртэж медаль гардаж авч байна. Шагналыг Монгол Эрдэнэт холбооны хөтөлбөр хийдэгч Дэлгэрмаа гаргуулж хүргэж байна. За мөнгөн медалийг Баян мөнх тасгалжуулагчтай Сүл Алдар Ховд аймгийн Сүл Алдар клубын баг тамирчид хүртэж байна. Нэг номероор бол Отхон Заяа, 2 номер Ани Эрдэнэ, 3 номероор Уран Солонгой байсан. Медалийг бол Дэмжин намсгалжуулагчтай Cast Town Улаанбаатарын Арслан клубын баг тамирчид хүртлээ.